маань энэ үед ингээд энэ нүглээр ханаа зүудээд байгаа үсттэй анхаарлаа шаандуулаарай. За анхаарлаа шаандуулах нь энэ болохоор Солонгос амьдарч байгаа хүүхдүүд эмчийн жураар заавал юм байдаг. Энийг авч байгаарай. Энэ болохоор чи ингээд яг өвөл болохоос өмнө энийг уугаад чи өвөл болоод гадаа тоглоно гэсэн хамаагүй орж ирэл өглөө босоод одоогийн өглөө ингээд ханаа зүвж байгаа хүмүүс зөндөө олон байсан. Энийг авч байгаарай. Энэ болохоор зөндөө олон ширхтээ байдаг болохоор та нар солонгос амьдарч байгаа буюу солонгос амьдарч байгаа монгол хүмүүс маань ч гэсэн энийг хараад зөвлөд хараарай. Энэ болохоор 19 эрэгтэйгээр угаасаа орж ирсэн солонгос. За та нар болохоор би гэсэн дөнгөж ханаа түрээд тэгээд энийг уусан зүгээр болсон. Одоо миний нослох гажид байгаа болохоор ханаа хүүхдүүдээсээ ханаа тавиус сэргийлээд энийг авч угаарай. Энэ болохоор ийм хөрхөн энэгтэй цагаан өнгө байна. Хүүхдүүдээ сайн хараарай. Энэ хүүхдүүдээр зөндөө олон ханаад ирсэн байлээ. Энийг солонгост амьдардаг монголчууд маань бас энийг аваарай. Энэ болохоор хаан зардаг бол би мэдэхгүй болохоор би удахгүй оруулчихсан заяа. За байж гараа. Ийм их ширхтээ юм лээ. Та нар минь эндээс ийм их ширхэг байгаа болохоор би болохоор уугаад дуусгах юм болохоор та нар минь зөндөө олон ширхэг байдаг болохоор хүүхдүүдтэй авч явах тохиромжтой байх гэж би бодож байна. Тэгээ хүүхдүүдтэй эрүүл мэндэд тойрлоорой. Баяртай.